За хөндлөн хүчнийхээ утгыг болсон одоо харин дагуу хүчнийхээ утга босоо чиглэлийн дагуу үйлчлэх. Өөрөөр хэлбэл баг маань өөрөө босоо хэлний төвчл ингэж авч байгаамаа. За тэгвэл энэ маань өөрөө тогтмол ачаанаас ирж буй дагуу хүч болон цаснаас ирж буй дагуу хүч. За энийг тэгвэл яг яаж авсан бэ гэвэл одоо бид нэг яраараа гоцоод орно гэсэн үг. За өөрөөр хэлбэл за дэж create-ийн editor руу ороод энд байгаа тогтмол ачаа гэсэн л байгаа. Тогтмол ачаа руу ороо. Result руу биш юм байна. Edit load cases биш үү. Load өөрөөр хэлбэл бид нар хэрэг ачаа өгсөн гэдгийг эндээс харна гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар татангаа ингээд хоёр хуваагаад авах гэсэн. Өөрөөр хэлбэл хоёр баган дээр тулгуур хоёр баг нь байгаа шүү дээ. За энэ дээр авч байгаа учраас хоёр баг нагаа учраас энэ тооцооны схем дээр бол энэ дээр өөрөөр хэлбэл одоо нөгөө татан болон дээврийн манжин энд ороод ирж байгаа гэсэн зөвхөн хинцэг дээр. Тэрийг нь бид нэр давууч гэж тооцох юм. Өөрөөр хэлбэл энэ болон энэ гэсэн ачааны утгуудын бүгдийн нийлбэрийг зөвхөн энэ дээр орж ирнэ гэсэн тооцоо дээр тооцооны схемээр бид нэр багны тооцоогоо хийнэ гэсэн үг юм. Энэ нь болохоор цасны ачаан дээр бас ялгаагүй цасны ачаа. Эдгээр онц бас ялгаагүй. Би бас миний бол цасны ачааны хамгийн боломж төлбөр маань энгийн цасны ачаа маань өөрөөр хэлбэл жигд тархсан байдалтайгаар байвал хамгийн боломж төлбөр гэсний үндсэн дээр миний цасны ачаа бол ер нь л яг ийм хөлбраар хийж байгаа гэсэн үг юм. Энэ бас ялгаагүй яг энэ цэг дээр бүрэн нөгөө цасны жим маань тэрчтэй төвлөрнө гэж үзэж байгаа. Энд дээрс ялгаагүй. Өөрөөр хэлбэл энэ гэсэн одоо энэ тархмал хүчийн манны төвлөрсөн хүч болоод утгыг энэ дээр төвлөрүүлнэ гэж ойлгож болох юм. За тооцоороо хугацаад байна. За дагуу хүч ярьж байсан тийм үү? Яг тайлбарласанчлан авсны дараа ингээд гарангууд бидний дагуу хүчний маань утга ингээд гараад ирж байгаа. За хүчлүүдийнхээ утгыг тодорхойлсон учраас яг одоо багнанд ирэх ачаал маань өөрөөр хэлбэл 3 үндсэн хослол тооцноо. Ачааны 1-р хослол, 2-р хослол, 3-р хослол гэсэн үндсэн хослолуудад багн маань үйлчлэнэ гэсэн үг юм. За дараагийн тооцоо руу оръё. Энд байсан юм шүү дээ. 1-р хослол маань бүр доор исэн байна. За 1-р хослол M1', 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 Q1' гэсэн одоо тэмдэглэлтэйгээр бий явсан. За энийг яаж авсан бэ гэж яхаар бид нөгөө лекцэн дээр бол 3 хослолоор үзнэ гэж аль хэдийн өвдсөн учраас ер нь бол ингээд олоод ирчихэж байгаа гэсэн үг юм. За ачааны 1-р хослолоо ингээд олчт юм байж. 2-р хослол маань өөрөөр хэлбэл 2-р хослол маань төр ачааны бүхийг хослол тооцохгүй зөвхөн тогтмол болон ер нь бол зөвхөн тогтмол ачаанд л тооцогдож байгаа учраас зөвхөн n утга маань ороод ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр би тэмдэглэегүй л байна л та. n2 штрих гээд илүү ялгцтай байхад бол ингээд тэмдэглэж хэрэгтэй л. Гэхдээ би энэ дээр яг мартсан байна. За энэний дараа ачааны 3-р хослол руу гарч байгаа. Ачааны 3-р хослол маань өөрөөр хэлбэл энэ л хоор нөгөө юу бид нар лира дээр авсан ер нь бол тогтмол болон төр ачаанд үйлчилж байх үеийн максимум моментийн нийлбэр байгаа шүү. Зүүн гэж аваад тийм яг зүүн талынхыг авнаа гэсэн үг юм. Энэ л хоор өөрөө Q156 гэдэг маань өөрөө юуны утга байлаа? Ханаас ирж вэ? Тийм. Энэ л хоор ханаас ирж вэ? Хөндлөөчтөр цаснаас ирж вэ? Хөндлөн хүчийг нэмээд ингэж орж ирж байгаа юм. Энэ маань ойлгомжтой. Бид өөрсдөө олсон. За тэгвэл ачааны 3-р хослолоо 3 хослоо гурвуулыг нь олсон учраас бид нар багны бат бих болон хазайлтай заацыг шалгаж болно гэсэн үг юм. За
Багны бат бие тооцоог хийхин тулд ачааны 1-р хослолоор авч байгаа юм. За үндсэн томьёо гэвэл энэ байна. Сигма тэнцүү n-ийг хуваах нь тооцооны талбай дээр нэмэх нь n-ийг хуваах нь тооцооны эсэргүүцлийн статик бишээ. Тийм эсэргүүцлийн момент гэж орж байгаа юм. Энэ нь өөрөөр хэлбэл нөгөө модны маань төрлөөс хамаарсан тооцооны эсэргүүцлээс бага ах хэвээр. Шахалтын тооцооны эсэргүүцлээс бага хэвээр. За тэгвэл энэ n-ийг яаж олж байгаа юм бэ гэвэл яг энэ томьёог оруулж байгаа. Тэгвэл энэ томьёогоор олж байгаа юм чи энийг бас давхар яаж олох вэ гэдэг шинэ ойлголт үүсэж байгаа. За тэгвэл томьёо нь яг энэ хажууд талтай байна. Нэгээс хасах нь n-ийг хуваах нь a үржих нь бета үржих нь шахалтын бат бих. Шахалтын тооцооны эсэргүүцэл гэж байгаа юм. За тэгвэл энэ бетаг яаж болохыг бид нэр өмнөх багийн видео оруулсан татангийн нөгөө хөндлөлтөл яаж болох вэ гэдэг бичлэг оруулсан. Тэрэн дээр бас их сайн тайлбарлаж өгсөн байсан. Тэрнтэй яг адилхан болно гэсэн үг юм. Миний яг энэ сэдвийн өмнөх тооцооны тооцоон дээрчсэн байгаа. За хоёр талын юугаа эхлээд авчнаа гэсэн үг. Туянга лямбда x болон лямбда y хоёроо олно гэсэн үг. За лямбда x маань дараах томьёогоор ингэж болчихж байгаа юм. Лямбда y маань сайн адилхан ингэж болчихж байгаа юм. Үүнээс энэ хоёроос илүү хамгийн их утга нь 112.4 буюу 70-аас их болчихж байгаа учраас бетатаа бид нар 3000-ыг хуваах нь лямбда максимумын квадрат зэрэг гээд олцохоор бидний бетатагийн утга маань 0.23 гэдээ гараад ирчихэж байгаа юм. За тэгвэл бетатаа олсон юм чинь энийг олцно гэсэн үг шүү дээ. Олоход ер нь бол энэ утга маань 0.95 г гараад ирчихэж байгаа юм. За тэгвэл энийг олсон юм чи тэгвэл энэ эндийг олчих шүү дээ. Олсны дараа ийм утга гараад ирж байгаа юм. За тэгвэл энийг л яаж олох вэ? Надаар хэлүүлдэггүй их хүмүүс мэдж байгаа. Мэдээж энэ томьёогоор олчихж байгаа гэсэн үг. За тэгвэл бүх утгуудаа бид нар олцсон юм чинь энэ томьёог гүйцэтгэхэд миний хариу маань 0.33 гэж гарсан байгаа. Өөрөөр хэлбэл маш их хангалттай нөөцтэй 13-аас бүр хэд дахин бага хангалттай нөөцтэй. Ер нь бол ингээд асуудалгүй гэдэг нөгөө бат бихмаар бүрэн утгаараа хангагдж байгаа бүр маш их нөөцтэй. Ер нь бол материалаа хэмнэх төсөө хэмнэх зорилгоор хөндлөө огтлоо өөрчилж болно. Гэвч хангаж байгаа тохиолдолд чи энэ хэвээрээ үлдээсэн ч болно. Гэхдээ нөгөө төсөө хэмнэх зорилгоор хөндлөө огтлоо өөрчлөх буюу багасгаж болно гэсэн үг юм. За тэгвэл дараагийн буюу багны хөндлөө огтлын цавуутай заацыг цууралт төвчтэй шалгая гэж байна. За тэгвэл энэ тооцоо маань энэ томьёогоор олдно гэсэн үг юм. За Q max-ыг үржих нь SX-ийн язгуурдаар буюу 2.1 зэрэг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2.1 зэрэг гэдэг маань квадратын язгуур дээр байхдаа тэнцүү гэсэн үг. За инерци моментийг үржих нь багны өргөн үржих нь m цуралт. M цуралтмаар өөрөө коэффициент 0.6 гэж гарч байгаа. Энэ томьёогоор гарахад миний тооцооны утга маань бүр ингэж гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл бүр 10,002 та гарч ирсэн. Энэ бол уг нь 0.13 та гарч иж 0.13 та гарч ирсэн. Миний бүр 10,002 бүр бас ахиад нэг бүр маш их хэмжээний нөөцтэй. Өөрөөр хэлбэл цууралтын хүчтэлд бол ажилланаа. Асуудалгүй гэсэн үг юм. За тэгвэл хамгийн сүүлчийн бидний хийх тооцоо маань хэвэг ажилтны хавтгай дахь докторийн тооцоо гэж гарч ирж байгаа юм. За энэ томьёогоор олно гэсэн үг. Өөрөөр хэлбэл яг ингээд олцсон байгаа утга маань нэгээс их байж болохгүй. Нэгээс их байх юм бол энэ мэдээж зөвшөөрөлт хэмжээнд ихсээд хийж болохгүй гэсэн үг юм. За өөрөөр хэлбэл бид нар энэ бета y-ийг бол олцсон. Бета m маань ийм томьёогоор олдно гэсэн үг юм. Энэ мэдээж багны маань өргөн, тооцооны урт, багны маань өндөр, энэ л өөрөө ачааг бодолцсон коэффициент гэж явж байгаа. За тэгвэл олсны дараа энэ утга маань ингээ гараад ирчих минийх. Энэ тооцоонд бүх утгуудаа хорлуулсан учраас минийх ингээ гараад ирчих. Өөрөөр хэлбэл бат хэвэг ажилтны бат бих хангагданаа гэж гарч ирж байгаа. За тэгвэл түрүүнээс хойш бидний үр дүн маань өөрөө бүр маш их хэмжээний нөөцтэй гараад ирсэн учраас бид нар хөндлөө огтлоо өөрчилж үзэж болно. За тэгвэл өмнө нь 500 харьцан хэд байлаа? Хоёрын утсаар хийчих.
500 харьцаа нь 200 мм-тэй байсан бол энэ удаа 250-ыг харьцуулах нь 200 мм-тэй гэдэг байгаад үзье. За тэгвэл өөрөөр хэлбэл энийг өөрчилсөн юм чинь энэ одоо бид нар түрүүнээс тайлбарсан баганы бат биех, баганы хөндлөө огтлын цавтай заазыг цууралтай хүчлээр шалгах, хэв гажлтын хавтгай дотрын тооцоогоо бүгд өөрөөр шинээр эхэлж гаргана гэсэн үг юм. За үр дүнгээ шууд ороход тайлбар хэрэггүй. Үр дүнлүүгээ шууд ороход энэ бас яг хангалттай хэмжээний нөөцтэй. Энэ ч гэсэн ер нь бол ингээд хэв гажлтанд хангалттай ажилланаа гэж байгаа. Энэ ч гэсэн цууралтанд ч гэсэн ер нь л хангалттай бүр миний хөр хангалттай хэмжээний нөөцтэй учраас бат биехийн маань ер нь бол докторийн тооцоо маань ер нь бол ингээд шалгагчлаа. Ер нь бол энэ хөндлөө огтлоор багнаа хийхэд бол болно гэж авч байгаа. Гэхдээ нэг анхаарах зүйл маань энэ бол зөвхөн цул багны огтлтой гэсэн үг шүү. Бид нар болохоор ер нь бол нөгөө нэг наамал банзан багна гэж авч байгаа. Өөрөөр хэлбэл бид нар наамал банзны сортиментаас яг энтэйгээ тэнцвүүлэх хэмжээний хөндлөө огтлоо олоод эндээс их байх хэрэгтэй шүү. Ойролцоо утгаар гэдэг маань эндээс бага байна гэсэн үг биш. Баг зэрэг их байна гэсэн үг юм. Хөндлөө одоо нөгөө наамал банзын хөндлөө огтлын сортиментаас бид нэр өөрсдөө харж яагаад ойролцоо банзны хөндлөө огтлыг харж яагаад эндээ тааруулаад авч болно гэсэн үг юм. За ер нь бол ингээд багны хөндлөө огтлыг сонгох болон докторийн тооцоо маань энэ хүрээлийгээ дуусч байна. Анхаарал тавьсан явдал баярлалаа. Баяртай.